Зүгээр л харийн бич чиг харагдчих юм таад. Энд дээр ямар нэгэн далтын хүч байх боломжтой юу? Тэгээ орон зайруу шилждэг нэг хаалх шиг харагдчих юм таадад. Гэтэ энэхүү үзэгдлийг хальт анзаараад айгүй сонирхолтой харагдаж байгааз. Таад өвөлн дундаас мангас гарч ирсэнгүй л итгэхгүй. Та хэд өмнө тэнгэрт үзэгдэж байсан хачирхалтай үзэгдлийн талаар сонсож байсан уу? Тэнгэрт айжмаар үзэгдэж буй гэрэл, оддын галт хэрэг гэх мэтчлэн цувааныдын талаар сонсож байсан уу? Заримдаа бидний харсан үзэгдэл маань үнэхээр санаанд оромгүй хачирхалтай үзэгдлүүд байдаг. Гэхдээ эдгээр бичлэгт болсон хүмүүс бол өөрсдөө тайлбарлаж чадахгүй байсан тохиолдол маш их байд юм байна. За, hi guys, Тамка байна. Дараагийн бичлэгэнд тавтамаар л. За, энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яах вэ гэхээр тэнгэрт үзэгдэж байсан бүр ингээд хачирхалтай үзэгдлийн талаар хамтаа мэдчих явах болно. Бид нар ингээд кино, уран зохиол янз бүрийн юм дээр ингээд тэнгэрийн үзэгдлийн талаар сонсч байсан шүү дээ. Гэхдээ яг камер дээр хачирхалтай гэмээр дүрснүүд байдаг юм байна. Тэгэд хамтаа өнөөдөр тэр талаар мэдчих явах болно. За тэгээд энэхүү дугаар маань миний өмнө оруулж байсан контентуудаас маш сонирхолтой дугаар байх болно. Олон мэрэгдэл өшөө бичлэгэндээ орё те. Та лайк дараа, сабскрайб бити мартаарай. За тэгээд тэнгэрт үзэгдэж байсан хачирхалтай үзэгдлүүд. За эхний хачирхалтай тэнгэрт үзэгдэж байсан үзэгдэл юу вэ гэхээр 2009 онд 12 дугаар сарын 9-нд өглөөний 6 цаг 45 минутанд Норвегийн тэнгэрт нар мандахын оронд хачирхалтай асар том гэрэл гарсан юм байна. За энэхүү гэрлийг харах юм бол айжмаар томорч мөн дээрсэн цэнхэр гэрлийн сүүл татаад 10 минутын дараа алга болсон. Олон хүмүүс энэ үзэгдлийн бичлэгт буулгасан бөгөөд дэлхийгээр энэ талаар бүр амар том мэдээ бол гарч ирсэн байна тухайд. Гэхдээ та энийг нэг анзаараад хартаа. Тэгээ орон зайруу шилждэг нэг хаалх шиг харагдаж байна таадад. Энэ бүр үнэхээр сонирхолтой. Ямар нэгэн зүйл тэндээс нэг гарч ирэх юм шиг гэсэн бид нар үүгт огорох юм шиг. Гэтэ энэхүү үзэгдэл бол тайлбар байдаг юм байна. Тэр тайлбар нь юу вэ гэхээр Оросын батлан хамгаалахын яам мэдээлэл хийгээд энэ нь буруу болсон Пуужингийн туршил байсан гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Гэхдээ Пуужингийн 3 дугаар шатны хөдөлгүүр нь нэг хушуу нэвтрээд тэнцвэр нь алдагдаж одоо энэхүү үзэгдэл бол гарсан гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Гэхдээ миний хувьд бол энэ тайлбарт бол яг сайн итгэж бол өгөхгүй байгаа. Тэгээ та хэд маань юу гэж бодож байна? Коммент дээр бичиж болтойгээрэй. За хоёр дахь бүр үнэхээр хачирхалтай үзэгдэл нь юу вэ гэхээр Мексикт бол болсон 2027 оны 2 дугаар сарын 7-нд Мексикийн Чухаха мужийн одоо Cuauhtémoc гэдэг хотын тэнгэрт бол үзэгдсэн юм байна. За энэхүү бичлэгт юу гарч байгаа вэ гэхээр мянган шар толгойд хэрэг газарт огцом уналт хийсэн одоо дүр зураг харагдсан байна. Ийм үзэгдэл бол дэлхийн түвшинд бол ганц ч бол гарч байгаагүй. Харин 2022 онд анхны тохиолдол бол гарч ирсэн байна. Тухайн үеийг харсан иргэд болохоор маш их гайхаж юу болсон талаар хаандаа ингээд таамаг төвшүүлсэн байна. Тэгээ ямар таамаг төвшүүлсэн бэ гэхээр цахилгааны утсанд орооцлогдсон эсвэл бохирдол хит өндөр байсан эсвэл шувуу агендаг одоо анчин араас нь хөөгөөд одоо шувууг дээгүр биш аливаа доогуур нисгэж унгаасан болов гэсэн бол таамаг төвшүүлсэн байт юм байна. За мэрэгжлийн хүмүүс болохоор сүүлийн таамаг бол хамгийн одоо магадaltaй гэж бол үзсэн байт юм байна. Гэхдээ үнэн шалтгаан нь одоо хүртэл тодорхойгүй хэврээд юм байна. Гэхдээ та нар бодож үзсээр мянган шувуу доошо огцом уналт хийгээд өгсөн гэхээр ямар нэгэн харийн эсвэл дэлхийгээс өөр биет шувуу хөөжсөн байх тохиолдолтой юу? Зарим кинонд ихтэй гардаг шүү дээ. Хар гэрийн хөлөө ингээ гаднах төрхөө нуухын тулд ингээд шууд нөгөө нефт харагдах байдлаар одоо болгодог. Хэрвээ тэр шуунууд хар гэрийн хөлөгтөө мөргөлдсөн бол яах вэ? Гэхдээ бас та юу гэж бодож байна? Энэ дээр ямар нэгэн далтын хүч байх боломжтой юу? За дараагийн тэнгэрт үзэгдэж байсан хачирхалтай үзэгдэл юу вэ гэхээр та нар одыг бол мэдэн штэ тэнгэрт юу нь бол алга хөдөлгөөнгүй тогтвортой байдаг. Харин нэг хачирхалтай үзэгдэл нь юу гэхээр бүх хотод нэг цуваанд ороод хамтдаа хөдөлж байгаа тэнгэрт нэг үзэгдэл гарсан байт юм байна. Харин энэхүү үзэгдэл нь болохоор 2021 оны Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужид хоёр дахь нь болохоор Барзил хотод энэ үзэгдэл бас харагдсан. Гуравт нь болохоор 2020 онд Англи бас яг энэхүү үзэгдлийг бол харсан байт юм байна. Зарим хүмүүс энэхүү үзэгдлийг харангуул хар гэргийн бишт одоо нэг шумуунд ороод хамтдаа хөдөлж исэн гэсэн тайлбар өгсөн байт юм байна. Гэтэ юм сонирхолтой нь тэгээ одод бол хөдөлдөг шүү дээ. Гэтэ энэхүү үзэгдэл нь яг ингээд харийн бич явж байгаа юм шиг танад харагдаж байна уу? Гэтэ энэхүү үзэгдэл болохоор тайлбар байдаг юм байна. Ямар тайлбар байдаг вэ гэхээр одоо SpaceX гэдэг нэг компани байдаг шүү дээ. Тэр компани асар их одоо Starlink тэнгэрлэг хөөргсөн учраас дэлхийн одоо нэг өнцгөөс харангуут яг ингээд хиймэл дагуул нэг цуваа өнцөг болон харагдаж
одоо тэнгэр тиймэрхүү үзэгдэл бол өрнсөн гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Тэгээд 2022 онд одоо 1 сарын байдлаар болохоор 1900-аад одоо Starlink-ийг тэнгэрт хүргэсэн байдгаа гэсэн бол тоо баримт байдаг юм байна. Тэгээд яасан бэ гэхээр Starlink-ийн одоо нар тусснараа одоо яг ингээд хөдөлж байгаа одоо энэ хайр гарны бичиг бол харагдсан гэсэн бол эрдэмтдийн бол албан ёсны бол тайлбар өгсөн байт юм байна. Хэрвээ та Starlink-ийн талаар мэдгүй бол би товчхон тайлбарлая. Starlink нь болохоор хиймэл дагуулаас одоо дэлхийг интернетээр хангах зорилгоор бол бүтээсэн тийм space компани төсөл байгаа шүү. Гэтэ энэхүү үзэгдлийг хальт анзаараад айгүй сонирхолтой харагдаж байгаа. За дараагийн хацралтай үзэгдэл. Та хар нүх дэлхийдээ маш их ойрсон талаар сонсч байсан уу? 2019 онд бол анхны хар нүхийн зургийг бол гаргасан байт юм байна. За хар нүх гэдэг нь болохоор бүр гэрэлч хүртэл ингээд ойртох боломжгүй маш том тийм гравитацийн хүч байгаа. Гэрлийн хурд нь болохоор 299,792 км/сек байдаг. Ийм байхад бол гэрлийн хүртэл татаж чадах хэмжээний аимшигтай хар нүх байт юм байна. Гэхдээ 2015 онд маш сонирхолтой зүйл бол харагдсан. Тэрний юу вэ гэхээр интернет нэгэн хар нүх Оросын нэг жижиг тосгонд бол гарч ирснээр хүмүүсийг бол алмаар болсон байт юм байна. Энэ нь болохоор харахад яг нартай адилхан. Гэхдээ хүмүүс үүнийг харангуйлаа үхлийн бэлэг тэмдэг байна гэж бол тухайд маш их айд зочилсан юм байна. Тэгээд эрдэмтэд болохоор энэ талаар нэлээд сайн судалсан эцэст ямар ч дахиад нэг тайлбар бол бодож олсон юм уу эсвэл үнэхээр үнэн юм уу мэдэхгүй. Нэг дахиад нэг тайлбар өгсөн байт юм байна. За энэ нь болохоор Rock Myth агентлагийн Smolets гэж бол тайлбар өгсөн байт юм байна. Гэхдээ яг үндэ хар нүх дэлхий рүү ойрцсон бол бид нар чиг юу тохиолдох байсан бол дэлхийд хамгийн ойрхон байдаг хар нүх болохоор тэг 620 тэг гэсэн бол хар нүх байт юм байна. Энэхүү хар нүх нь болохоор дэлхийгээс 6.5 дахин илүү их масстай 45 миль хэмжээтэй юм байна. Эсвэл бол энэ нь том одоо хот шиг хэмжээтэй. Гэхдээ 13.2 октиллион тонн жинтэй. Тэгэд энэхүү хар нүх нь болохоор шөнийн тэнгэр жижигхэн одоо цэг мэд харагдах боловч яг үнэндээ бидний бүгдийн сүнөх бүр нарны амийг тэр чигээр нь залих хэмжээний хүчин чадалтай. Гэтэ та бодож үзсэн ийм аимшигтай хар нүх дэлхийг хэрвээ сорох юм бол яа. За зүгээр л дэлхий нарны аймаг те одоо энэ галактик зүгээр л одоо сарнин алга болох уу? За бүр амар сонирхолтой таамаг. Хэрвээ хар нүх рүү орох юм бол нөгөө нэг бидний үлгэр домогт гараад байдаг хар гэрийнх нь нэрээ бүр хар нүхний цаана байсан бол яах вэ? Яа бүр энэ бүр үнэхээр сонирхолтой. Хүлээгээрэй дараагийн фактанд орохоос өмнө та бичлэгэндээ лайк дараагүй лайк дараа саппортерха битэн мартаарай. Миний бичлэгийг үздэг хүмүүсүүдийн 80% нь ерөөсөө subscribe дараагүй үздэг юм билэ. За тэгээд дарахаа битэн мартаарай. За дараагийн баримт 2015 онд NASA сансрын одоо улаасан цахилгаан гэрэл Тэнгэрийн дээд давхарт одоо байгааг анхуд бол баталсан байт юм байна. Эдгээр улаан гэрлүүд нь болохоор мезосферад үүлнээс 150 мянган фунтын өндөрт одоо гард юм байна. Камер дээр жижиг харагдаж болгочсондээ бодитоор 30 миль хүртэл одоо өргөнтэй байж болт юм байна. Одоогийн байдлаар болохоор тэдгээрийн гарал үүсэл үнэхээр тодорхойгүй байт юм байна. Тэнгэрт энэхүү үзлэгийг бол маш олон хүмүүс харсан. Гэхдээ харсан хүмүүс болохоор энэ бол харийн бие дэлхий рүү довтолж гинөө гэсэн бол айцсыг бол төрүүлж исэн юм байна. Тэгээд дөнгөсөний хийсэн шиг болохоор энэ бол улаан гэрлийн тогон бол шуурга. Энэхүү тэнгэрт үзэгдсэн улаан гэрлийг шалтгаан нь юу байсан бэ гэхээр улаан гэрлүүд нь ихэвчлэн эерэг цэнэгтэй цахилгаан цохилдоос бол үүсдэг. Ихэнх цахилгаан соромзон цэнэгтэй байдаг боловч эерэг цэнэг нь болохоор 5%-аас ч бага байт юм байна. Гэсэн чинь эерэг цахилгаан нь болохоор 10 дахин хүчтэй бөгөөд агаарч ёон үүсгэж улаан гэрлийг бол цацруулд юм байна. Гэсэн чинь энэхүү онол нь болохоор төдийлөн батлагдаагүй байдаг. Тийм учраас энэхүү улаан гэрэл нь үнэхээр харийн биш үү эсвэл тэнгэрт үзэгдсэн зүгээр л шуургатуудын юу гэдэг нь бол батлагдаагүй. Тэгэд интернетэд харагдсан энэхүү гэрлийн зураг нь болохоор улаан цахилгаан мэд харагдсан ч энэ нь болохоор цахилгаан бол биш ээ. Энэ бол газарт байгаа галтуулын лав гэсэн бол тайлбараас өгсөн байт юм байна. Энэхүү тайлбар батлахын тулд бас ямар тайлбар нэмж өгсөн бэ гэхээр галтуул болохоор дэлбэрээд үнс болоод мөн дээрээс мэс агаарт мөргөлдөөд цахилгаан бол үүсгэсэн гэсэн бол тайлбар өгсөн байт юм байна. Үүнийг болохоор эрдэмтэд бохирд цахилгаан шуурга гэж бас төдийлөн бас нэрлсэн байт юм байна. Гэтэ та сайн ажиллаад үстэй. Зүгээр л харийн бичиг харагдчих юм таад. За дараагийн тэнгэрт үзсэн хачиргалтай үзэгдэл. Таад өвөлн дундаас мангас гарч ирсэнгүй л итгэх үү? 2021 он болох хөл хорионы үеэр нэгэн хүн цонхоороо харж суудал өвөлн дунд ямар нэгэн асар том зүйл хөвж байгаа мэт харагдсан байна. Тэр хүн Facebook дээр шууд дамжуулалт хийн шуургыг хавруулсан бөгөөд бичлэг дээр нь яг хоёр нүдтэй том амтан өвөлийн дундаас гарч ирж өөрлөн шитэж байгаа мэт харагдсан байна.
Гайхалтай нь болохоор энэхүү бичлэг нь хэдхэн цагийн дотор 75,000 гаруй хүн бол орж үзэж одоо сэтгэл бичиж бас айдас автсан байна. Яа, та энийг хартаа. Та энэхүү бичлэгийг харж байна уу? Яг хүн гарч ирж байгаа юм шиг харагдаж байна та. Харин удалгүй интернет мөрдөгчд яасан бэ гэхээр уг бичлэгийг үнэндээ 2018 онд анх хийгдсэн хиймэл бичлэг болохыг илрүүлсэн байна. Энэхүү бичлэгийг болохоор Малайзийн график дизайнер бол бүтээсэн бөгөөд зөвхөн эффект турших зорилгоор бол бүтээсэн байна. Харин үүлийн цаанаас одоо харгас мангасын дүр төрхийг гаргахын тулд ашигласан зүйл нь ердөө л резен дэгдийхэ гэж бол тайлбар өгсөн байт юм байна. Ингэснээр яасан бэ гэхээр үйл дундах мангас бол ердөө зохиомл зүйл байсан байна гэдэг бол хүмүүс тайлбар өгсөн. Йоо, тийм билүү те. Ядаж нэг зүйл нь шалтгаан жоохон зохиомл байна гэдэг бол гэтэл бас эйгүү харагдчихэв те. За тэгээд энэхүү дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараагүй лайк дараа сабот харахад битэн мартаарай. За энэ мэтлэн сонирхолтой дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүргэх болно. За тэгээд part 2-ыг үзэх хүссэн бол та комментээр бичээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцаая.